Хин нэгэн ай аялан моддын дундах харан юу ярьч ба зааж. Би үеэл Кодитойгоо 20-од наснда нэг удаа кемпинг хийж байлаа. Энэ явдал намайг 22, Коди 23 настай үед Уара гэдэг ойд болсон юм. Миний хувьд анх удаага энд ирж кемпинг хийж байсан болохоор их л айж байлаа. Харин Коди өмнө нь энд ирж байсан. Бидний ажлын хуваар 5 дахь өдрүүдэд чөлөөтэй байсан болохоор их л талархалтай хүлээж авсан юм. Бид ажлын ачаалал, төвжирэлтэй хот болон depression, стресс зэргээс татгалзахын тулд иймэрхүү аяллыг хэд хийж байсан юм. Коди бүргэд скаутын зэрэгтэй тул би хөвчлэн түүнийг дагаж явах дуртай байлаа. Бид машинтайгаа нэгэн пикникийн бүсэд ирж зогсоод тэндээс ойр болохлаа. 15 минут орчим алхасны дараа бид хоёр майхан зүүрийн зуух гал түлэх боломжтой хангалттай том цэвэрхэн газрыг сонголоо. Эхлээд майхнуудаа босголоо. Кодийн ажил тун гарамгай. Хэдхэн минутын дотор л майхнаа барьчихсан. Бид мод түлээ цуглуулж гал асаа хаашаа дөв. Чулууд игнүүлэн тойруулж түүдэг гал асаалаа. Яг тэр үед нар жаргаж эхэлсэн байлаа. Түүдэг гал ассан Коди стик бүрг шарж байлаа. Тэр кемпинг хийхдээ хоолндоо маш их анхаарал хандуулдаг байсан. Бас үнэхээр сайн тоогоочтол би түүнд бүрэн итгэлтэй байсан. Харин үнэрт татагдаж ирэх баавганаас сэргийлж бид хоёр баавга шүршигч авсан байлаа. Гэхдээ Коди надад хар баавга тийм аюултай биш. Харин ойд байгаа хүмүүс л хамгийн том аюул гэж үргэлж хэлдэг байлаа. Стейк бүргэрээ идэж шар ариг уун хуучин рок хөгжим спикер дээр тавин үнэхээр сайхан байлаа. Байгалийн гүнд галын дэргэд найзтайгаа сайхан дурсамж хуваалцсан хөгжим сонсно гэдэг үнэхээр хэнийч хүсэх кайфтай мэдрэмж шүү. Харанхуй болж эхлэхэд бид эвхдэг ширээн дээр картаар тоглож байсан юм. Эхлээд жирийн картын тоглоомоо тоглож байгаа дараа нь уунаа эхлүүлсэн. Тэр үед л бид ой дотроос нэгэн чимээ гарахыг сонсов. Би утсан дээрээ тоглож байсан дуугаа зогсоогоод илүү тод сонсхийг хичээлээ. Хин нэгэн ай аялан моддын дундах харанхуй талхаж байлаа. Коди надаас гарч идэнгээ олохыг хүссэн ч намайг хайж байх зур тэр чимээ алга болсон. Би Кодигоо санаа зовох зүйл мөн үү гэж асуухад тэр ойн ийм гүнд хин нэгэн ингэж сонирн байдлаар ирж байна гэдэг чинь лав ердийн зүгэл биш шүү гэж хэлсэн юм. Би төгжмөө намсгаж тоглоомоо үргэлжлүүлэх үед гинэт нэг том өчөр бидний майхны голж шидэв. Дээрээ сонсон зүйл биш байлаа. Хин нэгэн санаатайгаар хажуу нас нь шидсэн байлаа. Коди шууд хашгирч хин тэнд биднийг айлгаад байгаа юм. Зүгээр л зайлаач гэж хашгирсан юм. Яг тэр мөчөд хөлийн чимээ дахин сонсогдлоо. Энэ удаад холдож байгаа мэт санагдав. Би Кодигоос энэ газрыг орхиж өөр тийшээ очих саналыг тавив. Гэвч тэр харанхуйд ийш тийшээ явах нь аюултай гэж үзээд зүгээр л майхан дотроо шүршигчтэйг унахыг зөвлөсөн юм. Хэдэн цагийн туршид модны мөч шуурах, хөлийн чимээ зэрэг хачин зүйл сонсогдож байсан болохоор бид эцэст нь ээлжлэн унтахаар тохиролцов. Би унтчихад гинт сэрэв. Гэхдээ юунаас болж сэрсний ерөөсөө мэдэхгүй байлаа. Яг л харанхууд майхан руу ширтээд байгаа юм шиг толгой майхны цаанаас бүрлэлсэн. Тэр Коди шиг харагдсан. Би нүдэн ухаад чи юу? Миний ээлж юу? гэж шивнэв. Гэтэл гинт хэн ч хариулсангүй. Харин нөгөө талгаа аажмаар алга боллоо. Миний муу цавин дөрөөд Коди гэж дуудав. Тэр хариулсангүй. Би майхнаасаа гарч гадаг шарахад гал нь аль хэдийн унтарсан. Харин Коди гадуур явах ёстой байсан ч алга байлаа. Тэгэд би түүний майхныг онголгоод хартал тэр гүн унтж байсан юм. Тэр мөчөд бүх биеэр минь чихүүц төрлөө. Би бараг шоконд орох шиг болсон. Түүнийг ухсахын сэрээж хин нэг энд байна. Чи миний майхан руу шахаагаа үздэй гэж хашгирлаа. Тэр гайхсан байдалтай нүдэ нийлээ. Коди шүршигчээ барин надтай хамт майхнаас гарч миний майхны дэргэд намайг
Харан зогсож байх зур би дотроос унтлагын удаа ав. Гэтэл тэр аимшигтай айлгуу дахин сонсогдов. Чи юу сонсож гин үү гэж би асуухад Коди зөвхөн толгойл тэхв. Бид хоёр хамтдаа нэг мяхан дурж цахилгаанаа татаад баавгааг үргийг шүршигчээ бариад суулаа. Тэр шөнө бидний хамгийн удаан бас айдас дагуулсан шөнө гэлээ. Гигээ орох үед бид бушуухан бүх юмаа багалж машин руугаа буцсан юм. Хизээч мартамгүй хард арсан зүуд мэт энэ шөнө өнгөрснөөс хойш Коди хэдэд удаа намайг дахин кемпинг хийхийг ятгсан ч би хизээч байгальд гарахыг хүсээгүй юм. Аимшигтай нь хараатнаас илүү аимшигтай гэдгийг би тэр шөнө ойлгосон юм. Яагаад гэвэл энэ хаваар оргосон орготол явж байсан гэдгийг би дараа нь мэдэнээс сонссон. Яаж биднийг барьцхаагүй юм бэ гэж би хэдэнтэй бодлоо.